Өнөөдөр янз янз зарим газар 1000-аар авчихын, заримд нь 900-аар авчихын, заримд нь 800-аар авчихын. Тий. Тэгээ энэ зам харилцаанаас болоод ч нөгөө дотоодын тээвэр нэг хэцүү болчихдог. Тий. Өөрөнгө Баян хонгор хоёр жижиг бас ийм энэс арай том мини үйлдвэр байсан. Сарлагын сүний. Энэ зам болохоор нэг жоохон ганг ачигтай учраас ер нь ажилуулж байгаа л зогссон. Өмнө нь бол яг хэмнэний сөө хүлээж аваад боловсруулад экспортод гаргахаар ер нь л ажиллаж байгаа юм. Тэгээ өмнө говьд ерөнхийдөө сувны хэмжээ маань нэмэгдээд ирвэл өмнө говьд одоо Улаанбаатар хуурай сүүний үйлдвэр байгаа ч гэсэн өмнө говьд дахиад 2 дахь үйлдвэрийг барихаар юм төлөвлөж байгаа юм. Аймгийн төв дээр тэгээд аймгийн сумууд дээр бас яг энэ шиг юм сүү авах зэгүүдээ эхний үед бол хот руу хийж байгаа нэг тоо нэмэгдвэл аймагтаа л хийнэ гэсэн зорилго байна. Аймгийн сүү л эхлээ явж байгаа. Гэхдээ сарлагын сүүнээс бол хоёр л юм хийх гэж байгаа. Нэг нь ерөөсөө сарлагын сүү чинь бас өндөр уургатай юм бүтээгдэхүүн баггүй. Тэгэхээр тэрүүгээр тослог өндөртэй тийм цэцгийн тоснууд хий. Тэгээ нөгөө талдаа аарц уу аарцыг нь бас бодож. Төвлөрөөд юм. Үнийн дүнгээрээ хэдэд өгч зүг. 850 тал баг. Тэжээлээ тариал орлого. Тэжээл хаяанда. Хаяанда яг хачаан дотроо. Ингээд тэжээлээ тариал энэ очоод хитүүлээ тарих. 3 4 айлтай. 3 4 нөлөө гарч. Тий. Тэжээлээ зардаг. Ерөнхийдөө 3 4 айл ерөнхийдөө хоорондоо таарна. Зарим жилүүд жоохон гаруул зарна бас. Өөрөөсөө илүү гарах юм бол. Одоо витамин өгч байгаа айлууд энэ бүгдээрээ л өгч. Яг энэ хавийн хэсэг айлууд бүгд өгнө. Ирээд авчиж байгаа. Сүүв цайт компани бас аав. Ерөнхийдөө проблем асуудал бол одоо чинь яг ингээд жишээ нь хийж одоо ингээд ногоон тэжээл тарьсан. Малыга тэжээл би энэ 20 хүрээч нэг 2000 боодол тэжээлээр оруулна. Тэгээ зах зээлийнх нь үнээр зарцчихад 20 сая болчдөг. Хүрээ тэжээхээр өвөлдөө миний 10 сая төгрөг олохтой үгтэй болдог байхгүй юу? 10 сая нь бол ерөнхийдөө. Тэгэхээр сүүнээс өөр ямар орлого? Сүүнээс өөр орлого бол ерөнхийдөө байхгүй. Тий. Ер нь ингээд энд өдгийн энэ хавьч энэ айлуучин бүгд л яг ийм фермерээр 5 хүртэй 10 хүртэй. Тэгэл яг тэрийгээрээ л амьдрын бүгдээрээ.